ашиглаж байгаа гэрэлтүүдтэй бас давхар хяналттай үүсэх юм боломжтой. Том байдаг юм бол би танаас нь олон удаа хэлэх юм. Танилцуулах хүн өөр байгууллагууд ирэх ажиг. Энэний доор харуултаас энэ дахинжаа загаа. Энэний доор чинь дээр манайх байгаа шүү дээ. Хариуц мэрэгчтэй бай. Одоо энэ сууж. Стагын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын гэрэлтүүд нэгдсэн стандартыг боловсруулах энэ ажлын төслийг оруулж дэмжигдээд энэ маань улмаар стандарт хэмжээний газарт хүргэгдсэн байна. За өнөөдөр Улаанбаатар хотын 90 нийтийн эзэмшлийн гудам зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүд өнөөгийн төлөв байдлыг би харуулъя. За энд ерөнхий схем бол дүүргүүдийн засаг дарганы тамийн газар орон сууц гэр хорооллын гудам зам талбайн гэрэлтүүдийг хариуцсан ажиллаж байна. За Улаанбаатар зам засагч компани нь нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүдийг хариуцж байгаа. Энд ингээд төвийн 6-4-6-4-ээр 12 компани энэ одоо гудам зам талбайн ашиглалт үйлчлэг хариуцсан ажиллаж байна. Улаанбаатар шилжих үүдийг гэдэг байгаа. Тэгээ Улаанбаатар орон сууцны дотор гэр хорооллын гэрэлтүүдгээ энэ хариуцдаг. Тэгээд чиглэлтэйгээ хариуцаад бусдыг нь танаа тавиа бол ингээд баахан бураагаад одоо байгуулсан гэрэн дээр зүгээр нэг цаад оруулж болно. Эсвэл зөвхөн чиглэлтэйг нь үлдээгээд бус гэрээ манад оруулж болно. Юм шаардлага. Би бол тэр эсрэг цаанд өгөөд энэ өөр компани шалгаж гарсан. Тэгээд шүүхийн шатанд явж байгаа учраас хэд хэдэн удаа уулзсан. Зөндөө дуудаж уулзсан. Зөндөө Тоог 20 он дуусгана гэдгээр хөвлөд тавьсан. Энэ цахим орон болцолмаар тэр бидний нийслэл засаг даргын 17